Сайн уу? За Парис тавар дээр яг юу байдгийг бүгдээрээ сонирхцгаая. Ladies and gentlemen, welcome to France, a land of rich history, stunning landscapes, and world-renowned cuisine. From the iconic Eiffel Tower in Paris. Парис тавар руу ороход иймэрхүү байдлаар хөтөж авдаг шүү дээ. За эхлээд Парисын тавар руу гарахад хоёр төрлийн билет байна. Нэг нь цахилгаан шатаар гарах, нөгөөх нь алхаж гарах. Мэдээ цахилгаан шатаар гарвал арай жоох илүү үнэтэй. Алхаад шатаар нь гарах юм арай жоох хямд билет аавна. За Парис тавар дээрээс ерөнхийдөө хот ингэж харагдчихээн. Маш үзэсгэлэнтэй гоё байсан. За ер нь 9 сар бол ер нь жуулчдын хөдөлгөөн арай жоохон буурсан, гоё зөв сар юм шиг санагдсан шүү. За тэгээд мэдээж тавар дээр нь кофе шоп байсан, нийтийн бизнес газар байсан. За бэлэг дурсгалын дэлгүүр сүнээр шоп мэдээж байгаа. За тэгээд мэдээж уух зүйл зардаг бас хэсэг байт юм билээ. Мэдээж Франц орн чинь вайнараа алдартай учраас за нэг нэттэй зүйл болсон. Вайн ингээд авахтаа хундганд аван тэнгүүт хундганы барьцаа төлбөр гэдэг үлдээдэг юм бэлээ. Ягаад гэвэл ууж дуусаад хундгаан буцааж өгнө. Буцааж өгөхдөө нөгөө барьцаалсан мөнгө авдаг. За хундгаа буцааж өгөхдөө нөгөө вайн худалдаж авсан газар хундгаа өгөхгүй юм автомат машин байдаг юм бэлээ. Тэгээд тэр автомат машинд хундганых нь тоогоор одоо нөгөө барьцаалсан мөнгөийг гаргаад өгчдөг гэсэн үг. Тэгсэн чинь манай найз зөвхөн бит хоёр мэдэхгүй хоёр хундгаан давхарлаад хийцэн. Тэгсэн чинь машин маань нэг хундганы мөнгө гаргаж өгөөд нэг хундганы барьцаалсан мөнгө гаргаж өгөөгүй. Тэгэхээр та эндээс уух зүйлс авах юм бол хундгаан буцааж өгөхдөө машинда хундгаа нэгээр нь хийж одоо нэг барьцаалсан мөнгө буцааж авах юм билээ шүү. Хэрвээ давхар хийчих юм бол ингээ машин нэг хундаг байна гэж уншдаг юм билээ. За тэгээ Парис таврын одоо нэг давхар тий эргэн тойронд нэг иймэрхүү дүр зурагтай бас нөгөө бэлэг дурсгал зарж байгаа өнгөт арьстай хүмүүс байдаг юм билээ. Харьцангуй нөхөрсөй дажгүй. За тэгээд ер нь нөгөө кермас үлдэг энэ төргээ зүйн сонсогддог штэ тиймэрхүү зүйлүүд харьцангуй ер нь гайг юм билээ. Маш их харуул хамгаалт цагтаа байсан. За ингээд эргэн тойрныг нь гоё хараарай. Энэ хэсэг үнэхээр гоё. Өнөр нь бас ийм уран зургийн галерей байсан. Энд нь ингээд бас Паристай холбоотой одоо нэг жуулчтай зориулсан юм ном сэтгүүлүүд бас зард юм байлээ. Ер нь бол үнэн жоохон үнэтэй. За ингээд илүү олон гоё бичлэгүүд үзье. Бас хэрэгтэй мэдээлэл сонсъё гэх юм бол тэгээ миний YouTube сувг руу ороорой. Дээрх линк дээр дараах танд гараад ирнэ. За баярлалаа.